За, төсвийн тодорхойлыг бол дэмжиж байгаа. Дэмжихийн дээр дэмжиж байгаа. Түрүүн ганц хоёр гишүүд төсвийн тодорхойлыг одоо 2 3 хийчлээ пупа гэж хэлээ. Төсвийн тодорхойлыг хэдэн удаа хийсэн ч болно. Тийм учраас төсвийн тодорхойлыг би одоо дэмжиж байгаа. Зүгээр дахиад тодорхойлох нөхцөл байдал үүсэх үедээ гэж боломжилж байгаа. Бас тооцооллоо төлөвлөлт энэ төрөө маш сайн хийсэн баха гэж явахлан сайд бас найдаж байгаа шүү гэдгээс нэгдүгээр хэлчихье. За хоёрхан асуулт байна. Засгийн газрын хэлэх газрын дараагаас юм уу энэ төрийн албаны зөвлөлийн дараагаас энэ сууж байсан. Сайн төрийн албан агчдын 9% ингээд цомогдох нь ингээд нэг шугам татсан юм шиг юм ярьлаа шүү дээ. Надад нэг ийм санал байна. Сүүлийн 10 жил төрийн албан агчдын тоо эрс нэмэгдсэн. За миний 3 жишээ хэлчихье. За Монгол банк жишээлбэл одоо 10 жилийн өмнө 300 орчим ажилтнаа одоо 300 орчим ажилтнаа байсан бол одоо 750 болцсон явж байгаа. За санхүү эдийн засгийн яам гэж байсан тийм ээ. Хуучин санхүү эдийн засгийн сангийн яамчин эдийн засгийн яамд хамт байсан шүү дээ. Тэгэхэд 120 30 хүн ажиллаж байсан одоо тус бүрдээ 160 хүн ажиллаж байгаа. За манай их хурлын тамгын газар уучлаарай. Би энэ 2006 онд их хурлын тамгын газар ажиллаж байсан. Тэгэхээр 120 хэдүүлээ ажиллаж байсан. Одоо 300 хүн ажиллаж байгаа. Тэгээ энэ тун шинжилгээ хийж үзсэн юм уу? Манай төрийн албан зөвлөх юм. Энэ нь яагаад нэмэгдээд байна? Эсвэл их хурлын ажил ингэж нэмэгдсэн юм уу? Эсвэл засгийн газрын ажил ингэж огцом нэмэгдэв? Эсвэл Монгол банкны ажил тэгж их хэмжээгээр нэмэгдэв? Энэ бодтой өсөлт үү ямар өсөлт вэ? Энд төрийн албан зөвлөлийн зөв дүрм журм батлаа сууд юм уу? Эсвэл энэ нэг ажлын байрны энэ зураг авалтан дээр хийж тодорхойлдог юм байна уугүй юу? За энэ дэр нэг хариулж өгөөш. Бас хэрэглэх газрын дараа бас энэ дээр бас нэмж хариулж өгвөл их сайн байна гэж юм. За эхний асуулт нь юм байна. За хоёрдугаар төсвийн доктортой байдлын зөвлөгөөд юм хэдэн хүн сууж байна. Улсын их хурлаас томилогддог. Сүртэй байгууллага байна. Баахан эрдэмтэн докторд орсон. Тэгээ та бүхэн засгийн газарт төсвөтэй холбоотой санал дүгнэлтээ өгж байгаа юу? Өгж байгаа бол та бүгдийн үг энэ төрийг авч гин үү үгүй юу? Тэрийг бодиттой хариулж өгмөр байна. Хэрвээ авдаггүй бол ингэж тийм одоо байгууллага байж суугаад ширэг байхгүй. Тийм учраас төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн та нар ямар хэмжээний одоо санал дүгнэлтийг засгийн газарт гаргаж өгч байгаа? Та нарын үг энэ төр ер нь энэ засагт нөлөөлж гин үгүй юу? За ийм хоёр асуултыг асууч. Ер нь одоо сүүлийн 20 жил одоо юу гэдэг 2005 онд Монгол Улсын хүү амныг 2 сая 500 гаруй мянга байсан. За өнөөдөр бол 3 сая 500 мянга болсон байгаа. Ингээд аваад одоо 20 жилийн хугацаанд аваад үзэх юм бол 40% өссөн байгаа. 40%. За тэгвэл төрийн албан агчийн тоо 2005 онд 120 мянга байсан. Өнөөдөр үндсэндээ бол 230 мянга шахаа хүрч байгаа. Энийг аваад үзэх юм бол 80 бараг 90% өссөн. 90%. За мөн одоо бас төрийн албан агчид авдаг цалин 2005 онд дунджаар нэг 900 орчим мянга байсан бол одоо 2 сая 200 мянга болсон. Энэ дээр аваад үзэх юм бол 2.5 дахин нэмэгдсэн. Гэх мэтлээ ингээд ерөөсө нэмэгдээд л байгаа юм л да. За энэ төрийн албан агчдыг бас ингээд нөгөө улс төрийн албан агч нь 2500 2005 онд байсан бол 2025 онд 3800 болсон байна. Төрийн засгийн албан агч 2005 онд 9400 байсан бол 2025 онд 21000 болж доо нэмэгдсэн. Төрийн тусгай албан агчдын тоо 2005 онд 22000 байсан бол 25 онд 49000 болсон. Төрийн үйлчлэгийн албан агч нар багш эмчнэр 2005 онд 85000 байсан бол өнөөдөр 152000 болж нэмэгдсэн. Үндсэндээ ингээд 2 дахин. За төрийн үйлчлэгээ бол ойлгож байгаа. Төрийн тусгай албан агчдаас ойлгож байгаа бах. Яг харахгүй одоо хүн амын тоо өсөж байгаатай холбогдоод төрийн үйлчлэгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн одоо хүртээмжтэй байдал бий болгох. За цагдаа зэрэг бас аюулгүй байдал, ард иргэдийн хамгаалан тайван байдлыг хангах гээд хүн амын тоотоос уйлдах бах. За энэ дээр нэг нэмэгдэж байгаа бол сая таны одоо хэлж байгаа төрийн захиргааны албан агчдын тоо. Монгол банк 350 байж байгаа 750 болцсон. Улсын их хурлын тамгын газар 120 байж байгаа 300 гаруй болцсон. Гэт ингээ ярьж байгаа энэ хэмжээгээр одоо бүтээмж нэмэгдсэн үү? За цалин бол нэмэгдсэн байна. Байгууллагын тоо бол нэмэгдсэн байна. Урсгал зардал бол 2005 онд 500 гаруй тэрбум байсан бол одоо өнөөдөр 24 их найд болж
40 гаруй 44 дахин нэмэгдсэн. Гэхдээ яг одоо энэ бас мөнгөний ханшийн уналтмал тооцогдол байх л да. Тэгэхээр энэ дээр л одоо биднээс нэлээд том дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй байгаамаа. Ингэж цаашдаас илүү анхаарч ажиллахгүй бол одоо бас энэ зайлшгүй анхаарах хэрэгтэй. Даргын тоо бас нэмэгдсэн. 95 онд 97 онд байгууллагатай толгой байгууллагатай байсан бол 2019 онд 4374, 2024 онд 4276 гэдэг дарганы тоо ингэж нэмэгдсэн. Сая одоо таны түрүү бас хэлсэн нөгөө газар хилцсийн дарга нар гэдэг одоо их олон даргатай болсон. Нэг хүнд ноогдоход даргын тоогоороос дэлхийд тэргүүлж иж магадгүй. Тийм болохоор л одоо энэ дээр анхаарах хэрэгтэй. За 9% орон тооны цомогтлын асуудлыг бол сая 26 оны төлөвлөгөө хэлэлцэж явах үед эдийн засгийн хөгжлийн сайд маань оруулж ирсэн. Бид үүнийг бас баталцсан. За үүнийг л одоо бас хэрэгжүүлэх хүрээнд ярьж байгаа. Гэхдээ энд бол ямар нэгэн хүнийг одоо бас цомогтоход ажилгүй болохгүй. Одоо байхгүй сул байгаа орон тоог тийм үү нэмж хүн авахгүй зарцаах замаар үндсэндээ бас аль болох одоо төрийн албаагчдыг хохироохгүй байхаар ийм одоо зөөлөн одоо газардуулах ийм бас бодлогыг хийж хэрэгжүүлж энэ бас тодорхой хэмжээний бас төрийн албыг цомхон чадварлаг болгох энэ талд анхаарал ирж байгаа. Засгийн газрын хэрэглэх газраас цаашдаа бол илүү одоо саяны хэлсэн тоонууд дээр илүү наривчилсан бас судалгаа хийж одоо гүн одоо цаашдын шинэ одоо шийдэл одоо бодлого бас гаргана гэсэн тийм бас төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг хэлье. За алдарчглан гишүүний асуултанд хариулъя. За тоо баримтуудыг сая бямцах сайд хэлжлээ. Ер нь засгийн газрын хэрэглэх газартайгаа төрийн албаны зөвлөл сангийн яам тоо баримтуудын зэгцэлтийг нэлээд сайн хийж байгаа системийн одоо шинжилгээ хүрээнд. Төрийн албаны зөвлөлөөс энэ төрийн одоо байгууллагуудын болон төрийн албан хаагчдын тооны нэмэгдэлтэй холбоотой зөвлөмж болон саналуудыг тухай үед засгийн газар болон холбогдох байгууллагуудад өгдөг гол юм нь юу гэдэм бэ гэхээр мэдээж одоо улсын хүн амын хөгжлийн болон хүн амын тоотой уялдуулж төрийн албан хаагчдын тоо нэмэгдэнэ. Тэгвэл сүүлийн одоо ялангуяа сүүлийн 5-10 жилд бол төрийн захиргааны албан хаагчдын тоо ихс нэмэгдэж байгаа дээр дүн шинжилгээ хийж чигүүрийн шинжилгээнүүдийг ялангуяа яам агентлаг засаг даргын тамгын газарт хийх нь зүйтэй байна. Энэ дээр бид нар хян шинжилгээ хийжсэн хоёрч тайлангаа бол холбогдох байгууллагуудад бас хөргүүлж ирсэн. Тэгээ одоогийн энэ их хурлаар хэлцэж байгаа 9% орон тооны буудалт болон Төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн инх бод. Тэгэхээр төсвийн доктортой байдлын тухай хуульд 2024 оны 7 дугаар сарын 7-нд бол өөрчлөлт орсон. За энэ өөрчлөлтөөр бол төсвийн доктортой байдлын зөвлөл орон тооны байгууллага 7 гишүүнтэйгээр томилогдож ажиллаж ирсэн байгаа. За өөрөөр хэлбэл 2024 оны 1-р сарын 11-ний өдрөө улсын их хурлын 4-р тогтоолоор энэ 7 гишүүн маань томилогдсон. За өнгөрсөн хугацаанд 24 оны 3-р сарын 15-нд төсвийн доктортой байдлын тухай хуулийн 16-гийн эштрэх 5 дээр үндсэн 6 чиг үүргээр ажиллахаар хуулиар заагдсан. Энэ дагуу бол төсвийн дунд хугацаанд төсвийн үрээний мэдээлэлд ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн таамаглалыг боловсруулах, за жилийн төсвийн төсөл дүгнэлт өгөх, за мөн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд дүгнэлт өгөх, засгийн газрын санхүүгийн нэгдсэн улсын төсвийн гүйцэтгэлд бол дүгнэлт өгөх гэх зэрэг бол чиг үүргээр ажиллаж ирсэн. Тухай бүр бол эдгээр танилцуулга дүгнэлт зөвлөмж материалуудыг засгийн газар эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамд хөргүүлж ирсэн. За өнгөрсөн хугацаанд миний та бүхэнд тавьсан хэлэх үгэн дотор бол эдийн засгийн хөгжлийн яам сангийн яам маань нодлон жил бол манай дүгнэлтийг тодорхой хэмжээгээр бол хүлээж аваагүйгээр төсвийн төслөө боловсруулж батлуулж байсан. За сая манай төсвийн доктортой байдлын зөвлөлийн бидний саналыг тодорхой хэмжээгээр аваагүй гэж хэлж байна. Ер нь аваагүй юм. Гэхдээ та хэд мань одоо бас сангийн яамтайгаас хамтарч ажилламаар байна. Санал энтрийг төрүүлж өгөөд өөрсдөө одоо байгаа гэдгийг бас мэдрүүлж ажилламаар байна. За би төрийн албан дээр энэ шаардлага тавиад байж төрийн албан зөвлөлийн дарга та хэд маань одоо миний саяны хэлсэн ийм жишээнүүд байна шүү дээ. Монгол банкныхаа одоо 10 жилийн дотор 350 төрлийн албан багчин 700 болчлаа гэдэг шүү дээ. Яг яагаад ингэж өссөнгөд энэ бүтцийн шинжилгээг өөрчлөлтүүдийг судалж үзмээр юм биш үү? Автоматар 9% хасыг гэж яхаар энэ өссөн байгууллагууд яагаад 2 дахин өсч вэ? Ажил нь үнэхээр нэмэгдсэн юм уу, нэмэгдээгүй мүү гэдгийг ингээд үзэхгүй бол бид нар ингээд аажим нэмэгдсээр байгаад
төрийн албан тооч чинь хэдэн 100 мянга болчиход байгаа. Тэгэхээр та хэд маань төрийн албан зөвлөлийн зөндөө ажилтнуудаа та бүгд энийг одоо үзэж болохгүй юу? Тэгээ алдар жавхлан гишүүний хөндөж байгаас л маш зөв. Бид нэлээд тийм томоор нь цогцоор нь нэг дүн шинжилгээ хийж үзээд цаашдаа бас шинэ шийдэл бас бодлого гаргах цаг нь болсон байгаамаа. Одоо төрийн албаагчдын авч байгаа цалин түрүү би 2,200,000 дунджаар гэж хэлсэн. Гэтэл одоо ингээд янз янзын нэмэгдлүүдийн бас нэмээд яриад үзэхээр хамгийн дээд нь 280% нэмэгдэл авчихна. 2 сая төгрөгийн цалин авдаг үндсэн цалин. Дээрэс нь нөгөө нэг одоо олон төрлийн янз янзын төрийн албаны хууль одоо бус хуулиудаар нэмсээр хагаад ингэсэн. Тэр нэмэгдлүүд нь аваад үзэх хамгийн дээд нь 280%. Буюу одоо үндсэн цалин 2 сая, нэмэгдэл цалинтаа 5 сая 600 цалин авдаг болсон. Энэ чинь л үндсэндээ нөгөө төсвийн зардлыг нэмэгдүүлээд тэг бүтээмж нь бас яг түүнтэй адилхан байна уу гэж үзэхээр бас тийм үү. Бүтээмж нь бас дахиж үнэлж үзэх хэрэгтэй. Дахиад одоо юу гэдэг юм бас одоо мэдээллийн технологи, хиймэл, оюун ухаан гэдэг олон давуу талууд бий болцсон байж байгаа. Энийг одоо аваад үзэх юм бол өшөө илүү тийм үү бүтээмж гарах хэрэгтэй. Гэтэл бүтээмж За гишүүний асуултанд нэмж хариулъя. 2024-2025 оны эхний 3 сард төрийн албаны зөвлөлөөс өмнө нь одоо байгуулагдсан байсан нийт 16 яам болон засаг даргын тамгын газарт яг энэ одоо чигүүрийн шинжилгээгээ зөв хийж оронтойгоо зөв тогтоосон хэсэгтээ шалгалт хийж зөвлөгөө зөвлөмжүүдийг өгсөн. Өгөөд одоо ерөнхийдөө бол нийт алдаа дутагдлын 60 гаруй хувийн засагдаа явж байна. За улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооноос манайд бас үүрэг өгсөн байгаа. Улсын их хурлын харьяа бүх байгууллагуудад яг энэ шалгалтыг хийгээд ямар одоо давхар зөрчил байгааг илрүүлж гаргаж ирэх гэсэн үүрэг өгсөн. Бид нар энэ дээр бол одоо ингээд ажиллаа явж байгаа.